Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яла цэгийн сайтын видео контент энэ удаагийн болонгаар Озаа ихчээс хөвшилтэй асуулт асуухаар бэлдсэн байгаа лээ. Сайн байна Озаа ихчээ? Сайн байна уу энэ өдрийн төргий. За, та өглөөс ирээд хамгийн түрүүнд нүдэн нэдгүү, сэнэдэг үү? Нүдэн нэдэг. За, таныг баа байхад гэрийнхэн тань юу гэж хочилдог байсан юм болов? Нархан гэж хочилдог байсан. Яа тэгэл нар шиг шар байсан. Шар байсан. За, та элсэн цөлд ганцаар явж байна гэж төсөөлье. За. Тэгвэл таны урд яг нэг тосгон байгаа. Нөгөө талд нь баян бүрд байгаа. Та аль руу төрүүлж явах байсан бэ? Тосгонд нь уус байгаа юм тий. Тэгвэл тосгонд доо. За, таны үзэх дуртай кино юу гэдэг вэ? Амар хайртай үзэх. Хизээч үзээд үйддэггүй. Маш олон төрлийн кино шүү. Яг аль төрлийн юм. Жишээ нь яхаа би аимшиг кино ерөөс үздэг. Тэгэхээр одоо жишээ нь хүүхдийн кино гэвэл Симба байна. Симба маш хөөрхөн кино, хүүхдийн кино. Цуврал кино гэвэл Скандал гэдэг кино байгаа. Америкийн цуврал кино байгаа. Гихчээд кино. Одоо яг санаанд орж байгаа тэр. Та зөндөө олон шууд эффект гарч ирсэн. Тэгвэл тэрхүү шууд эффект ингээ хөгжилтэй тохиолж исэн зүйл байгаа юу? Бага. Зөндөл болдог л доо. Одоо хамгийн түрүүнд санаж байгаа нь яг нөгөө эфир орох гээд 20:00-аас шууд эфир хэлдэг шүү дээ. Яг 20:00. Бид нар ингээд 19:55 бид нар 45-ын үед орчдгийг. Тэгээ юмаа бэлдээ суужсэн чинь 56 болоо 57 болж хаад миний нөгөө пижакны товч бүлт өсрөө явчихдгийг. Тэгээл өстө яана 57 болж 3 минут одоо яана гэд тэгэл шууд гооч гарч гүгэл дэшээ гараад манай нэг техникч хичнэр ингээд хаяа завтаа үед юм оёо сууждаг. Тэр гинт санагдал шууд дэшээ гүгэл техникч хичээс уцаавал оёол тогтоол. Яг оёод байж байгаа 50-с болж байгаа юм чинь дэшээ гүүгээл гараал буугаал ирэл 50-с болов. Тэгэл тогтоол нөгөө юм зүүтэйгаа тэгээд мэдээг уншаад дууссан зүүтэйгаа сууж ирсэн. Тэр ерөөсөө санаас гартгүй. Та хэдэн наснда мөнх амьдрах гэсэн бэ? Яг одоо энэ наснда. Яг одоо байгаадаа бүх зүйлд сэтгэл хангалуй болохоор яг ингээл зогсож байгаа юу гэж бодож байна. Танд ямар нэгэн супер хүч заяа гэх юм бол ямар супер хүчтэй байгасан бэ? Жишээ нь ямар хүч яах вэ? Одоо жишээ нь хан нэвтлэх чадвартай, эсвэл хүний бодлыг өөрчилж чадвартай. Хүний бодлыг өөрчилж чадвартай байвал гоё. Гэхдээ амар стресстэй байгаа тий. Бүх юм мэдэх юм амар хэцүү шүү дээ. Тэрний нэг гоё үл үзэгддэг болвол гоё юм уу? Тэгвэл гоё юм. Эсвэл нисдэг байвал гоё юм. Тийм. Тэгвэл яг нөгөө мөрөөдлөө биелэх юм шиг ингээл орнуудаар нисэл. За, ээж болсны дараах болон өмнөх үеэсээ болцвол ямар өөрчлөлт гарсан бэ? Гайхалтай өөрчлөлт гарсан шүү дээ. Яагаад тэгэхээр би ээж болохоос өмнөх үеэ нэгт сандгүй шүү дээ. За харгалтай. Энэ тоглоом гэхдээ ер нь тийм. Ер нь бол ээж болсны дараах үе нь бол болохоос өмнөх үеэс 100 дахин илүү гоё байгаа. Байдаг. Яг тэр амьдралаа live my best life гэдэг шиг л яг л одоо яг тэр гоё амьдралаар амьдраа явж байна. Тэр хамаагүй гоё штэ ээж болох мэдрэмж бол эмэгтэй хүнд л заяасан хамгийн гоё нандин байж болох хамгийн гоё мэдрэмж. Бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. За тэгээд манай Яла цэгийн сайтын гарын бэлэг болон өөрийн хувьяасаа бэлдсэн бэлгээ хүргэе. Ямар хөөрхөн. За маш их баярлалаа. Манай Яла цэгийн сайтын гарын бэлэг байгаа. Баярлалаа. Яла цэгийн нэг бол Монгол контентын яг зөвхөн өсвөр насныханд буюу хөтөд зориулсан сайт гэж мэднэ. Тэгээд яг өсвөр үеийнхэнд маань бол мэдээл бас маш их тутмаг гэдэг чинь хаанаас авах юм гэдэггүй. Тэгээд найз нөхдөйгөө ярилцахаар буруу зөв мэдээлэл авах гэдэг. Тэгэхэд бас мэдээлэл хүргэдэг тогтмол юм харилцаа холбоотой байдаг. Яла цэгийн мэн бол маш их том оюуны хөрөнгө оруулалт өсвөр үеийнхэнд маань хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бүхэнд ажлын амжилт хүсье. Урьж оролцсоос маш их баярлалаа. За. Энэ л миний хувьяасаа бэлдсэн. Тийм үү маш их баярлалаа. За задлаа өгчих юм. Болно. За. Тэгэж. Хэцнэ. Вау, миний цараг биш. Ямар хөөрх юм бэ? Маш их баярлалаа. Facebook-с авсан юм. Эдгээрээс энэ бүр би аягүй дуртай энэ зүрх. Тийм үү? Үнэхээр дуртай. Энэ дээр аягүй гарсан. За баярлалаа. За. Баярлалаа.